ингээд шүдэн зургаагүй хат чи ингээд өөртөө байгаа бохор зүйлээ хүүхдэд өгöd хэлдэг байхгүй юу? Ийм энгийн зүйлээс олж хүүхдийн шүд сорж байгаа. Сүүн шүдийг үл тоох нь ирээдүйд яг ямар аюултай вэ? Байнгын шүдэн төрөлхийн шар болон хар толботой ургах, дараагийн шүд ургах зай байхгүй болох, шүднүүд бөөгнөрч ургах хамгийн аюултай асуудал нь болохоор шүдний үргэлжлэл нь ясандаа орж эхэлдэг. Шүдний аппарат зөөхлөөр одоо шүд нэмгэрдэггүй. Шүд нэмгэрнэ гэж болохгүй. Гэхдээ сайн байцгаана уу залуусаа. Өнөөдөр маш гайхалтай зочин оролцож байгаа. Тэр маань болохоор шүдний гажиг заслын эмч Зэвг ачрын ганц цэг маань хүрэлцэн ирсэн байна. За урилгыг нь хүлээж авч ирсэн нь маш их баярлалаа. за сайн байцгаана уу. Намайг сууж оролцуулсанд баярлалаа. Окей. За хамгийн анхны асуулт маань болохоор бага насны жижигхэн үйл явдал ч гэсэн хүний амьдралд маш том шийдвэрүүдийг үйлдэхэд ингээд дэм болж тус болдоод яваад идэг. Тэгэхээр таны бага насны амьдралд тань хамгийн их нөлөөлсөн тэр нэг хүн мөн эмчийн мэрэгчлэгтэй сонгоход ингэж бас одоо тусалсан хүн яг хэн байгаа бодлоо. Би болохоор багтаа маш мөрөөдөмтэй хүүхдээсэн. За би өөртөө ийм мэрэгчлэлтэй болно, тийм мэрэгчлэлтэй болно гэж янз янз юм яриад янз янзын мэрэгжил хэлээл тэгэл одоо тийм хүүхдээсэн. Тэгэл янз аягүй их мөрөөдөл. Тэгээд манай ээж болохоор намайг эмч мэрэгчлэлтэй болгоно гэд. Тэгээд би өөртөө эмч болохгүй гэд. Тэгээд нэг өдөр одоо тэр үеч нөгөө зургатаар амирх олон анги кинонууд гардаг байсан шүү дээ. Тэгээд яг юм гоо сайхны мис заслын эмч нартай тийм олон анги кино гараад. Тэгээд тэр киног үзээд ирэн эмч болол айгу гоё юм байна гэж бодгцсон. Тэгээд гоо сайхны мис заслын эмч болъё гэж ихэндээ бодож байсан. Тэгээд ээжтэй за би тэг эмч болох юм бол гоо сайхны мис заслын эмч болъё шүү гэд. Тэгээд нүүр ам судлалын сургуульд ороод манай салбарч өөрөө дотроо олон салбартай байдаг. Мис гажиг согох гэд эмчилгээ болон хүүхдээ. Тэгээд одоо энэ олон жилийн хугацаанд суралцаа явж байхдаа гажиг заслын салбар маань бол миний хүүхэнтэй арай л тохирох юм байна гэдэг үзнээс гажиг заслын эмч мэргэжлийг сонгосон байна. Ямар гоё юм те. Яа улам гоё болох байхаа. Ихэлт гоё. За тэгэхээр өнөөдрийн та гэдэг хүнийг ингээд тодорхойлсон те. Яг энэ хамгийн том нөлөө үзүүлсэн тэр нэгэн одоо эрхэм хүн гэж байгаа юу? Таны амьдрал мэдээж бол эцэг эхчүүд хүүхдийн амьдралд маш их нөлөө үзүүлдэг. Тэгээд манай аав ээж хоёр болохоор маш хөдөлмөрч хүмүүс байсан. Ер нь бол амархыг мэдэхгүй ажилтдаг байсан. Ер нь аав ээжийнхэн тэр зангаас ер нь суралцаад ер нь бол маш их ажилтдаг. Гэхдээ манай аав ээж одоо тэр үед бол маш их завгүй ажилтдаг байсан ч гэсэн хүүхдүүдээ бүгдийг ингээд аягүй сайн контролж чаддаг байсан. Ингээд зөв хүмүүжлийг олгож чадсан гэх юм уу. Би ч доороо 2 дүүтэй баг дүү гарахаас өмнө манай дунд дүү бит хоёрыг хардаг байсан. Манай хичээдэг байсан. Одоо манай аавын дүү тэр их ч бас ингээд аягүй зөв хүмүүжлэлтэй бит хоёрыг аягүй сайн хүмүүжүүлдэг байсан. Өөрөө оюутан жоохон 20 настайс мөртөөс бит хоёрыг бас аягүй сайн сайн хүмүүжүүлж чадсан гэж боддог. Тэгээд ер нь манай аав ээж одоо аягүй сайн ажиллаж 3 хүүхдээ дэд боловсролтой болгож тий ингэж ажилласныхаа ачаар одоо бид гурлаа өнөөдөр өөрсдийн гэсэн мэрэгчлэлтэй ер нь амжилттай явж байгаа. Хэцүү зүйлийг туулаагүй амжилт гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр мэдээж яг энэ залуу гэр бүл та хоёрын хувьд бол 2 хүүхэдтэй. За ингээл бизнесээ бас хамтраад үүсгэн байгуулад ажиллаад явж байгаа. Тэгээ яг энэ мөчөд таны амьдралд тохиолдсон хамгийн том тэр сорилт нь яг юу байсан юм бэ? Эмчийн мэргэжлээрээ ажиллаж байгаад тий хувийн эмнэлгээ байгуулсан бит хоёр. Тэгээд хувийн эмнэлэг байгуулахад бол ер нь хэцүүс яагаад тэгэхээр эмч мэргэжилтэй хүмүүс ямарч бизнесийн талын мэдлэг байхгүй. Тэгээд одоо энэ чинь хүмүүс удирдах ажлуулна, үржүүлэгч татна. Тэгэл бас маркетинг хийн гээл тий. Яг энэ бүгд бол чаленж байсан. Тэгээд эмнэлгээ байгуулад ажиллаж явж байгаад бас за одоо ингээд ер нь жоохон томруулах шаардлагатай юм байна гэд дараагийн ингээд алхам руугаа шилжсэн. Тэгээд одоо энэ яг хугацаанд бол яг эмнэлгийн байранд тохирсон тоглог офис хайх. Тэгээ энэ нь бол бас маш хэцүү. Яг эмнэлгийн байранд тохирсон офис хайх бол маш хэцүү байдаг. Айгүй удаа хайсан. Яг тэгээ сэтгэлдээ нийцсэн офис болох гэж маш их явсан. Тэгээд за тэгээ тэрний дараа ингээд дахиад шинээр тоног төхөөрөмж авах гээл бүх юм шинээр бүрдүүлэх гээд одоо ер нь бас ингээд 2 дахь чаленж руу гарч явж байна. Одоо ямар ч байсан саяхан одоо манайх 8 сарын 4-нд шинэ байрлал ороод ажиллаж эхэлж байгаа. Одоо энийг дараагийн түвшинд гаргаад ажиллах тэгэл шинэ маркетинг менежмент ахиал эхэлж явж байна да. Эхэлж явж байна. Тэгэхээр мэдээж яг энэ хүнд хэцүү
магадгүй юм челленжтэй үеийг даван туулахын тулд одоо яг өөрийгөө яг ямар зүйлээр зоригжуулж, урамжуулж одоо ямар нэгэн гаргалгааг одоо хаанаас хайдаг вэ? Яг уу ингээд янз бүрийн юм тохиолдно л доо угаасаа ажил хийгээд явахдаа янз бүрийн асуудал зөндөө гарна. Тэгээд нөхөртөөгөө ярилцах, найзуудтайгаа ярилцах юм уу те. Эсвэл ингээд хэцүү үйл уйлчдаг. Хүмүүсний дараа маргаашнаас эхлээд бүх юм угаасаа аяндаа ингээд сайхан болох юм шиг хэршүүч ундраа явчихдаг. Тэгээд өөрөө уйлчдагээс сонсож юм ёо. Тэгээд яг уйлуухай тэгэл ер нь тэгэл ядчихдээ штэ. Ирч үз ундрал тэгэл цаанаасаа за бүх юм сайхан болох юм шиг ингээд санагдаад тэгэл явчихдаг да. Ямар гоё юм те. Ер нь ингээд нэг юм цаанаас ингээд амар ирч үз ундраад байт юм аа. Ирч үз ундрал юм. Тэгээ ингээд за ер нь ингээд бүх юм сайхан болчих юм шиг ингээд аягүй ихтгэл төрдөг гэх юм уу. Ер нь болоод бүтчихсэн юм шиг ингээд толгонд багтаад байдаг. Ингээд хэцүү байсан ч гэсэн одоо ингээд бизнес эрхэлдэг эмэгтэй. Тэгээд ялангуяа эмчийн мэрэгжил чинь баг 24 долоо шүү дээ. Би бол тэгж хараад идэг. Маш хүнд мэрэгжил. Би өөрөө нөгөө шүдний асуудалтай болохоор байнгын эмнэлэг рүү очиж манай гана эмч маань намайг сайн хүлээж аваад тосч аваад ингээд дараагийн шатанд гаргахыг одоо ийм гоё шүдний аппараттай болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр мэдээж ингээд ажилд мэрэгжил гэдэг зүйл чухал. Тэгээд дээрээс нь энэ гэр бүл энэ хоёрыг авч явхад тэнцвэржүүлэлт гэдэг маш чухал гэдэг. Тэгэхээр хэрхэн яг энэ гэр бүл, ажил, карьераа тэнцвэртэйгээр ингэж авч явж байгаа вэ? Ялангуяа танаа нөхөр чинь бас хамтарч ингэж үсгэн байгуулсан iSmile эмнэлгийн маань тий. Тэгэхээр яаж өөр хүүхдүүдэд цагаа зарцуулж гин? Хувийн бизнес хийгээд явж байгаа учраас илүү их цаг завыг ажилдаа зарцуулах шаардлагатай болдог. Яг энэ үед болохоор одоо манай хадам аав ээж, манай аав ээж одоо бид хоёрт маш их тусалдаг. Хүүхдүүд цэцэрлэгийг сургуулиас авах, цэцэрлэгээс авах хоолундын бэлтгэх ажилтаа үед бол маш сайн тусалдаг. Тэгээд бид хоёр өөртөө бас ингээд нөгөө нэг ээлжээс тохируулаад тэг бас хүүхдүүдээ харах ч юм уу тиймэрхүү зүйлээр ер нь бол одоо ажил төрлөө зохицуулдаг. Мэдээж бас ажил гээд яваад иж болохгүй. Яагаад гэвэл хамгийн чухал юм чинь хүүхэд учраас амарч байгаа үедээ бол хүүхдүүдтэйгээ цаг өнгөрөөхийг илүү бас чанартай цагаа өнгөрөөхийг бас хүсдэг. Гэхдээ юу амарч байгаа юм чинь бас тэгэл гэр эзэгтэй юм чинь гэрээ ажил хийн. Тэгээ чанартай бага цагаа ч гэсэн чанартай зарцуулахыг ер нь хүсдэг. Ер нь аав ээжүүдийн маань тусламж дэмжлэг маш их байдаг. Тэгээ ялцчихгүй одоо аав ээжийн тусламж дэмжлэг байхгүй бол өнөөгийн бид нар бол үнэхээр хэцүү байгаа. За энэ мөчөд дамжуулаад аав ээжтэй нэг хандаж хэлэх үг байна оо гэж. Тэглэхөө ахгүй. Ер нь аав ээжтэй бас хадам аав ээжтэй маш их баярлж явдаг. Яагаад гэвэл өнөөдөр ингээд бид хоёрыг одоо ямар санаа зовох зүйлгүй ажиллаа амжилттай явахад маш их тусалж байгаа хүмүүс. Тэгээ хүүхдүүдийн маань ч гэсэн маш сайн хардаг, маш сайн хүмүүжүүлдэг. Тэгээ та нартай баярлалаа. Ямар гоё бэ. Бүр алга тгшрөө санагдчихэв. Дараагийн асуулт маань болохоор өдөр бүрдээ хийдэг ямар нэгэн сайн зуршил байгаа юу? Ер нь бол өглөө хасаад хамгийн түрүүнд юм мэдээж авахын өмнө хэлнийхэн өнгөрийг басдаг. Өглөө болгоо. Тэгээ ер нь бол хэлний өнгөрөө бас бод ямар нэгэн мэдээж авч чаддаг. Нөгөөт нь болохоор орой унахын өмнө заавал шүдний завсраа, шүдний уцааг цэвэрлэдэг. Яг ийм хоёр зуршил аа. За яг энэ хоёр зуршил маань таны амьдралд те ер нь бол та бид яагаад одоо таны би бол яг орой болгон заавчлаарай шүдний завсраа пикет дээр нэ ерөөсөө тэгэж нөгөө хаяадаа л нэг ингэ шүдний завсраа шүдний уцаар цэвэрлж унтдаг байхгүй. Энэ ямар одоо тус ашиг тустай болохоор та тэгээ өглөө болгон хэлний өнгөрөө хусдаг. Тэгээд мөн тэ энэ шүдний завсраа орой болгон унтахын өмнө яагаад ингэж. За өглөө болгон ер нь хэлний өнгөрөө босгох нь бол амны өвгөнрийг дарна. Тэгээд бодис солилцоог сайжруулна. Эрүүл нь одоо жингээ хасах байгаа хүнд бас ер нь маш хэрэгтэй байдаг. Тэгээд шүдний утас бол бас мэдээж нөгөө шүдний завсар шүдээ угаасны дараа маш их тийм нөгөө хэмжээний бохирдол үлддэг. Энийг цэвэрлэнэ. Тэгээд уртлын одоо үүдэн шүднүүдээ бас маш сайн ингэж ханийн дагуулаа сайн цэвэрлэх юм бол завсраар нэг шар өнгөр тогтохгүй гоё цагаан шүдтэй авах боломжтой байдаг. Нөө завсраа ингээд сайн цэвэрлэх болохоор ингээд завсраасаа ингээд шарлаад жоохон өнгөө алах гад ингээд өнгө нь нэлээ муудсан юм харагдаад байдаг хгүй юу?
Тэгэхээр шүдний засараа сайн цэвэрлэх юм. Одоо бас нөгөө шүдний чулуужилттэй тийм шүдний чулуужилт тэгэл амны өнөр бойлны өрсөл гэл бүгдээс нь орчин зэрэг хамгаалаад байгаа юм шүү дээ. Окей, ямар гоё юм бэ? Зя тэгэхээр одоо болохоор бүгдээрээ яг гажигт заслын эмчийг урьсныхаа тий үнэхээр бас одоо чухал зүйлийг бол асууна. За би ер нь бол ингээд 4 хүүтэй мэдээж энэ 4 хүү маань шүдний асуудалтай. За яг юунаас хэлсэн бэ гэхээр сүүн шүдэн дээр асуудал үүссэн. Сүүн шүд маань болохоор ер нь бол хийхийг бодохдоо төр зургийн шүдгээд анхаарахгүй орчихдог. Миний хувьд болохоор яг тийм ээжсэн байхгүй. Яг манай хүүгийн үүдэн 4 шүдэн дөрүүлээ ингээд үүрээ тунчихсан байхгүй. Тэгээ явандаа тэр хүүхдэд сэтгэлзэн хувьд ч гэсэн ээжээ одоо манай одоо инэрлэлтийн шүдний яагаад юм бүтэн надаа яагаад юм шүд байхгүй байгаа юм ч юм уу те. Тэгээ яг иймэрхүү асуудлууд эцэг эхчүүдэд бас их тохиолддог гэж хувьдаа боддог. Тийм учраас сүүн шүдийг үл тоох нь ирээдүйд яг ямар аюултай вэ? Хэрхэн арчлах вэ? За ямар ч гэсэн эхлээд арчилгааны талаар ярьчихъя те. Мэдээж одоо нэг хүүхдийн сүн шүдийг яг хүмүүс хизэнээс арчлах вэ яах вэ гэгээд амирх төөрөлддөг. Хүүхдийн шүд хамгийн анхны шүд бол 6 сартаагаас эхэлж ургаж эхэлдэг. Яг энэ үеэс нэг шүдтэй ч хамаагүй хүүхдэд зориулсан сой зааваад яг тэр сүн шүдэнд зориулсан сой зааваад угааж эхлэх хэрэгтэй. Орой болохоо заавал унтахын өмнө хүүхдүүдээс маш их уйлна. Уйлсан ч хамаагүй хөтүүлж агаад эвтэйхэн байрлал хөтүүлж агаад угаах хэрэгтэй. Хүүхдийн сүн шүдийг арчлахад ердөө ганцхан сойд буцал суус. Тэгээд аав ээжээс нэг 3-5 минут байхад л хангалттай. Яг орой олгын энийг зарцуулж чадсанаар одоо ирээдүйд үүсч болох тэр эрсдлүүдээс бүгдээс нь сэргийлж чадна. Тэгээд мөн хүүхдтэй одоо нөгөө нэг хүмүүс яадаг шүдэн ч ургаж эхлэх байхад ч ингээл нөгөө соосгийн намдаа ичээл өгөөл угжийн ингээл ууж өглөө гэж ботож халуун бүлэний шалгаж ингээл өөртөө угаал буцааж хүүхдээ өгөөл тий. Иймэрхүү асуудлууд маш их гаргадаг. Ингээд шүдэн ч ургааг байхад ч ингээд ингээд өөртөө байгаа бохор зүйлээ хүүхдээ өгöd хэлдэг байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө хүүхдийн ахуйн зүйлс ерөөсөө амаа өргөж болохгүй. Хүүхдийн хоолыг хийхдээс маш их алдаа гаргадаг. Тэрний үе гэхэлэр нөгөө хоолноос намсаал буцаж утгаал ч юм уу тий. Тиймэрхүү яг гэр бүл болгон биш л тий. Ер нь тодорхой яг иймэрхүү асуудлууд үүсдэг байхгүй. Ийм энгийн зүйлээс олж хүүхдийн шүд цорж байгаа. Тийм учраас одоо хүүхдийн эд зүйлст амаа хүрэхгүй байх. Амандаа идчихсэн боорч битээ юу ч гэдэг тий. Тэрийг хүүхдэд дамжуулж өгөхгүй байх. Тэгээд орой алган хүүхдийн шүдийг угаах. Ерөөсөө маш энгийн. Ингэж чадах юм бол энэ хүүхдийн шүдийг цорлоос хамгаалж бүрэн боломжтой. Ядчил ингээд хүүхд нэг юм ойлгоод үзүүлж чаддаг болох 3 нас 4 наснд ч юм уу ихний шүд цорж эхэлдэг байхгүй. Тэгээд хүүхдийн сүн шүдийг үл тоох нь ямар муур дагавартай вэ гэхэлэр одоо нөө сүн шүдний доод байнгын шүдний их үүс үрээдэг. Одоо сүн шүд цоороод цоорлон цаашаа хүндрээд шүдний холбоос идэх гэж байдаг байхгүй юу? Тэрийг гэмтээснээс болоод байнгын шүдний их үүс үрийн өнгөнд нөлөөлөх ч юм уу тий. Тиймэрхүү эрсдлүүд байдаг. Байнгын шүдэн төрөлхийн шар болон хард холбоотой ургах. Эсвэл бүр одоо цоорлын хүндрэлээс болоод шүдэ ахуулснаас олж шүдний дараагийн шүд ургах зай байхгүй болох. Шүднүүд бөөгнөрч ургах. Бас хамгийн аюултай асуудал нь болохоор одоо бүр нэг холбоос гэдэг ирсэн түрүүн тэрнээсээ ингээд цаашлаад шүдний үргэлжлэл нь ясандаа орж эхэлдэг. Ясандаа орсноос болоод одоо маш олон хүүхдүүд их нялгсан эрүүл нүүрэн амны мэс заслын тасагт мэс засалд ордог. Одоо тэр нэвчээсийг зүсгтэй заавал мэс заслын аргаар эмчлэх болон бүр ийм хүртэл нь хүндрүүлээд одоо тэр нь хүүхдэд яаж нөлөөлөх вэ гэхлээр маш их таргам болно. Угаасаа яаж тийм нялх хүүхд чинь тийм хүнд мэс ажилбарын хийлгэн дараа нь цэвэрлүүлнэ гэдэг чинь амар хэцүү шүү дээ тий. Тэгээд байнга шүдний эмчээс хайцтай болох ч тий. Иймэрхүү эрсдлүүдтэй. Эцэгчүүд бид нар болохоор үүнийг бол нэг их авч үзээд идэггүй шүү дээ. Тэг яах нөгөө солигдоод байнгын шүд нурахчих юм чи ингээд бас харин тийм. Гэтэ хүүхд 10-аас 12 нас хүртлээр хүүхдийн одоо өсөлт хөгжлийн байдлаас шалтгаалаад сүн шүд нь солигдож ээлж ижээрээ солигдож дуустал 10-аас 11 12 нас хүртэл явах байхгүй юу. Тэгээд тийм учраас ер нь маш сайн анхаарах хэрэгтэй. Ер нь одоо ингээд нөгөө сүн шүдээ хүндрүүлээд энэ эмчэд үзүүлэх гэж бөө юм болд нь шүү дээ. Угаасаа жоох хүүхдийн ч хэцүү. Тэрнээс болоод ингээд нөгөө насан туршийн шүдний эмчээс айх травматай болсон. Тэгээд ингээд уул нь том болсон хүн чинь шүдээ эмчлүүлэхэд уул нь асуудалгүй шүү дээ. Тэгээ нөгөө айж авсаар хагаад бас том болсныхан дараа ч гэсэн шүдний байдлаа ялан хүндрүүлэх, шүдээ авахлах хэмжээнд хүрэх
тиймэрхүү өрсөлдлүүд. Яагаад ер нь бол хүүхдийг тэгээд 7 наснаас өмнө шүдний эмнэлэгт үзүүлээд бүрэн одоо юм нэг юм эмчилгээнд оруулах хэрэгтэй гэж зөвлөлт. Тийм болоо би нэг одоо амар олон хүнээс сонсоодсан байхгүй юу. Эрт мэдээж үзүүлэх нь ирээдүйд үүсэх одоо буруу зуршил, гажиг үүсгэж болох буруу зуршил, ирээдүйд үүсэх шүдний өвчний хүндрэлүүдээс өөрчлөн сэргийлнэ. Ер нь хүүхдийг яаж шүдний эмнэлэгт айцгүй үзүүлж сургах вэ гэдэг бол маш одоо чухал асуудал. Аав ээжүүдийн хувьд бол тэр маш их тулгымцсан асуудал гэдэг хүүхд нь уйлаа шүдэн эмшүүлэх байх. Ер нь бол хүүхдийг бүр өвдөхөөс заавал өвдөж тийм хэцүү байдалд оруулсныхан дараа биш өөрчлөн сэргийлэх зорилгоор нэг наснаас нь эхлээд юм уу те тэр чинь тодорхой хэмжээ шүдэн ургацсан байна. Эхлээд шүдний эмчид үзүүлээд зөвлөгөө авах хэрэгтэй. Заавал ямар нэг эмчилгээ хийх шаардлагагүй. Зүгээр үзүүлээд аав ээжээс одоо яаж шүдийн яг зөв угаах вэ? Ямар арга барилаар угаах вэ? Ямар сайз хэрэглэх үү гэдгийг шүдний эмчээс заалгаад авах хэрэгтэй. Тэгээд дахиад нэг 6 сарын дараа ч юм уу хүүхдийг очиж бас ингээд зөвлөгөө аваад үзүүлээд явж болно. Тэгээд 2-3 наснаас эхлээд доторт төрхлөдөө шүдэн цоорлоос урьдчилан сэргийлэх тиймэрхүү эмчилгээнүүдийг хийх хэрэгтэй. Одоо ингээд нөгөө олон удаа шүдний эмнэлэгт очсон хүүхд энэ шүдний эмчд ерөөсөө амар биш юм бэ гэдэг ойлголтыг авахаараа эмчээс хайцгүй болдог. Одоо би жишээ нь өөрийнхөө 2 хүүхд тэр бол одоо яг шүд ургасан цагаас эхлээ шүдийн орой угаана. Тэгээд нэг 2-3 наснаас нь эхлээд дотор төрхлөө төрхөж эхэлдэг байхгүй юу. Тэгээд эмнэлэг дээр авчиж үзээд тэгээд ингээд хүүхдтэй ямар ч айцгүй болчдөг. Тэгээд яг хөө мэдээж л хүн юм чинь бас шүд цоорлол үүсч uuсан л дээ. Тэгээд нэг 3-4 наснда шүдэн цоорлоо гэж бодоход ингээд яг цоорлын эсрэг эмчилгээ хийхэд хүүхд ямар ч айцгүй зүгээр үзүүл. Тэгээд ингээд яг шүдээ ингээд сайн уйлахгүйгээр ч юм уу те ямар нэг асуудал үүсэхгүйгээр эмчилж чадах юм бол одоо сувгийн эмчилгээнд орохос ч юм уу тиймэрхүү эрсдлээс урьдчилан сэргийлж ер нь одоо энэ хүүхд насан туршдаа шүдний эмнэлэгт итгэх, шүдний эмчид итгэх тийм итгэлийг бий болгож байгаа гэсэн юм да. Ер нь бол аюу амархан. Амархан байна тийм. Биднээс нэг жоохон л юу хэрэгтэй байх нь штэ анхаарал халамж. Тэгээд нөгөө нэг бас нэг юм яг мартах чинь манай хүүхд өөрөө шүд угаачдаг гэдэг байхгүй юу? Яг тэгдэг шүү. Наа чи байны өрөөнд ороод угаагаад байдаг шүү дээ. Амар сайн угаадаг гээд хэдэн нас хүртлээ ер нь бол нэг 6 нас хүртэл ядаж 5 нас хүртэл аав ээж нь өөртөө тийм асран хамгаалагч нь өөртөө заавал ээж нь тийм гэхгүй шүү дээ тий. Адилхан л юм чи аав нь ээж нь хинжээс тийм заавал угааж өгөх хэрэгтэй. Хүүхд өөрөө ерөөсөө сайн угааж чаддгүй байхгүй яа тэгэхээр нөгөө гарын жижиг булчин бүрэн хөгжөөгөө тэгээд одоо яг аль хэсгийг яаж угаахаа хүүхд чи хараа мэдгүй шүү дээ. Тэр ер нь бол айгүй чухал айгүй их юм нөгөө тохиолддог байхгүй юу. Өөрөө угааж тийм гэдэг. Энийг тэгдэг гэсэн. Би бас яг энэ үгийг хэлчихсэн юм бэлээ. Яг хэлсэн тэр үед нь би санаж байгаа байхгүй юу. Хуруугаа хөхөх гэдэг нэг юм эцэг эхчүүдэд бас маш том тохиолдож байгаа бас нэг асуудал. Яг гэх юм бол хүүхд маань ингээд хуруугаа хөхөд байна. Би яаж энэ одоо зуршлыг болиулах вэ гэсэн эцэгчүүд зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр яг ийм зүйлтэй нүүр тулж яав. Ер нь бол яг манай гэр бүл тохиолдсон асуудал манай хүүхдээс хуруугаа хөхтөг зуршилтай байсан. Тэгээд яг энэ зуршлыг зогсоох одоо ямар хэд хэдийн эмчилгээ ч юм уу те нөгөө нэг аргууд байдаг. Гэхдээ одоо тэр хуруунд нэм хаалт бэлий хийх ч юм уу те эсвэл ямар нэгэн төрхлөг төрхөх тиймэрхүү аргууд байдаг. Төрхлөг бол ингээд жоохон байж байгаа амтны арил чинь хаалт ихлэх хүүхд аваа ичдэг. Гэхдээ энэ зуршлыг аль болох бага наснд нь зогсоох хэрэгтэй. Хэрвээ зогсоохгүй байх юм бол хүүхдэд нөгөө заалхай зуулт буюу open bite гэдэг ийм гажиг үүсдэг. Энэ бол хэмжлэхэд маш хэцүү төрлийн гажигт ордог. Тэгээд миний хувьд болохоор ямар арга хэмжээ авч хүүхдийнхээ зуршлыг зогсоосон бэ гэхээр эхлээд бол ийм бэлий хийж үзсэн хуруунд нь. Тэгэхээр нөгөө чи аваа ийц авчаад хайчаад гэсэн аахгүй юу. Ингээд 8 сар мартагаас нь эхлээд тиймэрхүү. Тэгээд тэр бол нэг өвд дүнгээ сайн өгөөгүй. Тэгээд нэг 2 нас хүртлээ бараг хөгсөө. Тэгээд яг ингээд юм ойлгоод хүүхд юм хүмүүзээд ойлгодог болсон үед нөгөө нэг YouTube дээрээс юм нөгөө хуруугаа хөх юм бол ямар болох вэ гэдэг бичлэг байдаг. Тийм бичлэг үзүүлээ. Тэгээд тэр нь одоо ингээд нөгөө хуруугаа хөх чагаад хүүхдний туулаа болгоо байж нөгөө. Тэгээд шүд нь ингээд амар юм орсгоо ингээд ангархаа болоод тэгээд хүүхдтэй үзүүлээд яана хуруугаа хөхөх юм бол чиний шүд чи ийм болох нь штэ гэд хүүхдтэй үзүүлээ. Тэгээдсэн чинь нөгөө ч юм уу ингээд амар сайн тэр хүлээж авсан.
Тэгэл ингээд тэр өдөр өрөөсөө өхөөгүй. Тэгээ маргааш нь ингээд дахиад нөгөө чи яг гараа амруугаа явуулаад хуруугаа өгөх гээд чи нөгөө бичлэгээ үзэхгүй яадаг үлээ санаж гинөө гэд. Тэгэн гот үгүй үзэхгүй уурлаад уйлаад тэгэл 91 баг 3 хоногийн дотор тэр зуршлаас нь залгаж чадсан да. Оо, браво. Тэгээд харин энэ бас шүднээс гадна хуруу айгуу муухай болцдог. Хумсан юм жижигхэн юм тал хумстай юм шиг болчихдээ шүү дээ. Удаан үргэлжлэх юм бол тийм болно гэсэн. Манай хөлт бол баг багтаа салцсан болохоор одоо бол хумс нь хэвээ. Тэгээ шүдэн нас хэм юм байна. Ямар гоё юм бэ те ёо. Хүүхдийн шүдний асуудал гэдэг зүйл маань ирээдүйд өөр хүүхдүүдийн маань сурлага, хөдөлмөр тэгээ тэр зүйлд ер нь бол нөлөөлдөг. Мэдээж бол нөгөө нэг шүдний асуудал ирээд нийгмийн байр суурьд маш их нөлөөлдөг. Яагаад тэгэхээр маш их өвчлөлтэй ч юм уу те цоорл ихтэй бол амнаас эвгүй үнэр гарна мөн цэвэрлэгээ дутуу бойлны өрсөлтөй бол амнаас эвгүй үнэр гарна мөн шүдний гажигтай ч юм уу те давхарлт бөөгнөрсөн далийн шүдтэй эсвэл зайтай шүдтэй тийм тохиолдолд нөгөө нэг хүн ингээд инээхэд бас асуудалтай тийм учраас ер нь бол маш их нөлөө үзүүлдэг. Яг одоо ерөөсөө хоёлаа шууд шүдний гажиг руу орё. За тийм яг нөгөө гажиг заслын юм ч маань шүү дээ. Тэгэхээр яг шүдний гажиг гэж яг юу хэлдэг вэ? Шүдний гажиг гэдэг нь болохоор шүдний игнэний гажиг тэгээ зуултын гажиг бас ясны гажиг гэдэг байгаа. Игнэний гажигийн хувьд болохоор шүднүүд бөөгнөрж ургах, шүд зайтай ургах, шүдний байр солигдож ургах, тэгээ буруу газар ургах мөн давхарлаж ургах ч юм уу тийм иймэрхүү гажигуд орно. Зуултын гажигд бол эрүү болон хоншорын яасан шүднүүд ингээд хоорондоо зүв зүүхдахгүй байх хазалт одоо яг зөв бүрэн хазаж чадахгүй байх ч юм уу тийм ясны хувьд болохоор одоо эрүүний одоо шаймын зуулттай болон орсгой зуулттай эрүүний ясны хит төсөлд хоншорын ясны хит төсөлд эсвэл дутуу өсөлт ч юм уу ийм зүйлүүдээс олж үүсэж байгаа. Одоо үүнийг одоо засах хэмжлэгээ гажиг заслын хэмжлэгээ гэж нэрлэж байгаа. Би болохоор бага бахта уг нь бол их гоё шүтдээсэн бохгүй юу? Яг юм одоо хүмүүсийн өсгөл шүд байсан л та. Тэгээд яг 10 дугаар ангид дэлөө. Тэр үедээ бүр ингэ шүд амар өвдөд. Тэгэл шүд хавуулаа ицсахгүй. Тэгээд тухайн үед болохоор ерөөсөө тийм юуч бэдгөө нөгөө бэдгөө биш мэддгүүлсэн байгаа даахгүй юу нөгөө ломбдуулах совгийн эмчилгээ хийх гэдэг зүйлийг урьдчилж мэдхгүйгээсээ болоод энэ угаасаа л одоо найдваргүй болцсон шүд юм байна. Гингүүтээ шүд авуулаа иччихсэн байхгүй. Тэгээд яванда тэр одоо авсан шүд маань зай гараад зай маань ийшээгээ зүүн тал руу нураад тэгээд яванда миний бүр хоол боловсруулах эрхтэнд нөлөөлж гин гэж би хувьдаа бас яадаг юм бол хоолой айлгтай зажилж идэж чадахгүй одоо бүр сүултээ бүр аюу хэцүү болсон. Би бүр ингээд нүүр маань ингээд хэлбэрч өөрчлөгдөж байгаа юм шиг мэдрэмж аваад тэгэхээр яг иймэрхүү асуудалтай туулаад явж байгаа бас хүмүүс байгаад байгаа. Шууд тэр дорн авах арга хэмжээг яаж бид нар хэрхэн авах юм болоо. Одоо шууд ингээд эмнэлэг рүү бид нар явж чаддгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр иймэрхүү асуудалтай тулж байгаа хүмүүст зөвлөмж байна. Гажиг заслын эмчилгээ сонирхож байгаа хүмүүс гэсэн үг тийм. Аха. Ер нь бол одоо бол нэг юм чинь хөгжсөн шүү дээ. Тэгээ сошиал сувгаар ямар эмнэлгүүд байна, ер нь ямар эмч хаагур байна гэдэг бүрэн мэдэх боломжтой болсон. Тэгээд өөрөө маш сайн судалгаагаа хийгээд эмнэлгүүдээс судлаад тэгээд очиж уулзаад эмнэлэгтэйгээ эмчтэйгээ очиж уулзаад яг өөртөө байгаа асуудлаа бас маш сайн хэлэх хэрэгтэй. Одоо надад ийм асуудал байна гэд. Тэгээд одоо гажиг заслын эмчилгээ бол маш удаан үргэлжилдэг. Тийм учраас өөртөө яг таалагдсан ингээ за энэ л яг миний итгэж болох хүн юм байна гэж бодсон эмч дээрээ эмнэлэг дээрээ ер нь аппарата очиж зүгээрээ ер нь бол тийм айх юм бол ерөөсөө байхгүй. Гажиг заслын эмчилгээ бол тийм хэцүү юм байхгүй. Гэхдээ бол маш их хариуцлага шаарддаг эмч болоо үйлчлэгч хоёроос. Тийм учраас үнэхээр тийм бодолтойгоо бол эмч нартай очиж ер нь уулзсан л дээр гэж. Уулзсан дээр. Тийм зөвлөгөө аваад. Яг тэгэхгүй бол яг ингээ нөгөө нэг хараад эмчтийн зөвлөгөө өгч чадахгүй. Яг бодит байдал дээр уулзж зургийг харж ийж өөртөө одоо шүдийг харж ийж тий онцлогоо хийж явах учраас. Ялтчгүй одоо эрүүл мэнд болоод гоо сайхан талаас маань сөрөг нөлөө ингээд үзүүлээд ингээд цэвэр харагдаад байгаа байхгүй. Ингээд толинд харах болгонд л нөгөө юм маань харагдаад миний шүд дэлгэцэн байна ч юм уу. Яг ингэж бодоод байдаг. Тэгээд одоо нэг чухал асуулт. Яг ямар хүмүүст яг
те энэ шүдний аппарат зүүхийг зөвлөдөг вэ? За насанд хүрэгчид болон хүүхдүүд аль аль нь гажиг заслын эмчилгээ хийх боломжтой байдаг. Мэдээж одоо энэ шүдний түрүүний бөөгнөрөл гэж ярьсан шүү дээ. Бөөгнөрөл бас зайтай байх, тэгээд давхарлаж ургах иймэрхүү тохиолдол болохоор одоо энэ шүдээ бүрэн цэвэрлэхгүйгээс олж шүд цоорл үүсэх, шүдний одоо буйл үргэсэх, шүдний тулгууруудын асуудал үүсэх, яс шимэгдэх ч юм уу тиймэрхүү асуудлууд байдаг. Тийм учраас одоо яг энэ бөөгнөрсөн давхарлаж ургасан шүдтэй хүмүүс бол гажиг заслын эмчилгээг хийх шаардлагатай хүүхэд болон насанд хүрсэн хүн байсан ч тэгээд мөн одоо энэ имплант эмчилгээ хийх ч юм уу согог заслын бүрээс хийх ийм хүмүүст бол одоо шүдийг тэгшлэх зай гаргах зорилгоор гажиг заслын эмчилгээ бас хийдэг. Гажиг заслын эмч, согог заслын эмч, мэс заслын эмчтэй хамтарч бас эмчилгээ хийдэг. Одоо би аппарат зүгээд жил бараг 4 сар болж байгаа шиг байна. Жил 4 сар. Тэгээд энэ хугацаанд анх зүгт бол амар айцтайсэн аахгүй юу. Тэгээд би хоолоо идэж чадах юм болоо тий. Тэгэл хүмүүс амар юу яагаад байдаг, айгу хэцүү байдаг, их өвддөг ч юм уу ингээл. Тиймэрхүү зүйлүүдийг сонсчод би их амар айж явж байсан аахгүй. Тэгээ ялцчгүй өөртөө нүр туллал орхоос үр аргагүй болол орсон. Одоогийн байдлаар харах юм бол маш хурд үр дүн өгд юм лээ. Одоо ингээ шүдээ ингээ хараад харах тоолондоо, талент харах тоолондоо би ингээ өөрийгөө хараад амар гоё мэдрэмж аваад ямар гоё болчихоо миний шүд гэл тих болгондоо эмчтэй бас талархдаг шүү. Шүдний эмчтэй болохоор маш их талархдаг. Тэгэхээр яг энэ шүдний аппарат зүүсэн хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаанууд яг юу гэдэм бэлээ. Тэг би хувьдаа бол амар их гаргацсан. Нөгөө хатуу хоол идэж болохгүй гэдэг энэ надад зөндөө хэлсэн л дээ. Гэхдээ би идээд бискитээ одоо хамгийн их унгааж орж ирсэн хүн бол би яхаа гэж өөрийгөө боддог. За яг үнчлэн гаргадаг алдаанууд. Ер нь бол нөгөө нэг хүмүүс одоо сүүлийн үед хүмүүс бол аппарат зүүхийг маш их хүсдэг болсон. Ер нь бол гажиг заслын эмчилгээ чухал юм байна гэдгийг аягүй сайн ойлгоцсон. Гэхдээ яг нөгөө аппарата зүүн гутлаа за одоо ингэ хүссэн юм авчиж байгаа юм чи ингээд жоох юм назаарах тал байдаг. Шүд угаалтаа мөн хийх сар болгоныхын чангалгаан дээрээ ирэхгүй байх хамаагүй одоо хоол хүнс идэж юмаа унгаах ч юм уу тиймэрхүү асуудал байдаг. Энэ эмчилгээ нь бол эмч одоо өвчтөе хоёрын хоёулангийнхаа одоо энэ хариуцлагыг маш их шаарддаг эмчилгээ. Шүдээ одоо муу угааснаас олж одоо буйл үрвсэх, шүдний өнгө алдах, шүдэн толгонод үсэх зэрэг эрсдлүүд байдаг. Тэгээ энэ бол маш чухал. Амны хүндийн арчилгааг маш сайн хэрэгтэй. Тэрнээс гадна цагтаа сар бүрийн чангалгаандаас тогтмол очих хэрэгтэй. Хоол хүнсэн дээр бас маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингэ хамаагүй мэдээд унгаагаад ах юм бол ингэ тасаа тэгшрээ явж исэн шүүд маань одоо нэг аппарат унлаа гэхэд тэр шүүд юм уу эсвэл тэрний хажуудлын хоёр шүүд өөрчлөлт ороо тэгээ буцаад нөгөө шүүдийг дахиж засах ингэ хугацаа алдаж эхэлдэг. Аппарат бол ингээд нэг л гажиг заслын эмчилгээ ихэлсэн бол маш удаан үргэлжилдэг. Аппарат зүгээ авсны дараа бэхжүүлэгч гэж хийдэг ауддаг болоо ауддаггүй хоёр төрлийн бэхжүүлэгч энийг маш сайн зүүх хэрэгтэй. Тэгээд аппарат зүүх хугацаанд маш их мөнгөө цагаа зарж ингэж зүүчээд бас аппарат авсныхаа дараа бэхжүүлэгчтэй зүүхгүйгээс олж буцаад шүдээ дайлах ч юм уу тэгээ буцаж эмнэлэгтэр аппарат зүүх шаардлага бас гардаг. Энийг сайн тийм кейстэй би бас таарсан юм байна. Нэг ихчтэй таарсан аппарат зүүсэн би 3 жилээ ингээд зүүсэн. Тэгээд дараа нь ингээд би бэхжүүлэгчээ зүүгээгээсээ болов шүд маань буцаад байрлалд алдсан. Тэгээд тэгэнгүүт миний хувьд бодогдсон зүйл нь юу вэ гэхээр өөрөө маш хариуцлагагүй байсан байна гэдэг зүйл. Яагаад магадгүй нөгөө эмчээ буруутгах гэж юм айгүй муу хийцэн учраас ингэсэн ч юм уу тэгж ярих гадсан байхгүй юу. Тэгэхээр айгүй урдаа ингээд ятсан штэ уулын татуулсан штэ ч юм уу тиймэрхүү юм ярьжсэн. Гэхдээ миний хувьд болохоор хувь хүний өөрийнх нь хариуцлага гэж үздэг байхгүй. Тэгэхээр хичнээн жилийн хугацаанд одоо тэр бэхжүүлэгч гэдэг зүйлийг зүүх хэрэгтэй. Одоо магадгүй би Солонгост шүдний аппарат хийлгэсэн штэ. Би Америкт хийлгэсэн штэ. Тэ. Би Монголд хийлгэсэн. Тэгсэн хэрнээ би одоо юу зүүх надад шаардлага байхгүй. Бэхжүүлэгч зүүх шаардлагагүй гэж ярьдаг хүмүүстэй би бас олон таарсан. Тэр хүмүүс зориулж хандаж хэлэх үг юу байна. Ер нь бол аль ч усад хийсэн бэхжүүлэгчийг бол угаасаа заавал дараа нь зөвлөгдөг. Бэхжүүлэгчийг одоо авагддаггүй бэхжүүлэгч бол ер нь бол нэлээд удаан байна.
багтаал 10 жил дотор талбай багтаал штэ. Тэгээд аутдаг бичүүлэгчийг бол эхний 8 сар өдөр шөнөгүй зүүн юм идэхтэй аавна одоо хоол идэхтэй аавна шөнө унтахтаа зүүн. Тэрнээс хойш шөнө унтах болгондоо зүүн. Ер нь хэр удаан сайн зүүн тэр чинээрэл шүд чинь одоо гой засарсан байралтай удаан байна л гэсэн. Ер нь бол яг 2 жил аппарат зүүсэн бол 4 жил зүүх ёстой гэж үздэг л дээ. Одоо аутдаг бичүүлэгчээ. Гэхдээ ер нь аль болох удаан л унтах болгондоо зүгээд ах юм бол шүдний л гоё яана л гэсэн. Бас нэг асуулт байна. Нэг энэ одоо маш олон хүмүүсээ асуух хүсэж байгаа тэр асуулт гэж би хувьдаа бодож байна. Шүдний аппарат зүүхлээр одоо шүд нэмгэрдэггүй. Шүд нэмгэрнэ гэж бол байхгүй. Гэхдээ угаалтаа буруу хийх, байнга аппаратаа салгах ч юм уу тиймэрхүү асуудал дээр бол шүдний одоо нөгөө нэг эрс гүйж тийм процесс явагддаг. Яг тэгэхээр одоо шүдний аппаратыг шүдэн дээр нахтаа нөө зориултыг одоо тусгай зориултыг материалаар сэргэжүүлж наадаг. Тэгээ байнга унгаагаад ах юм бол байнга тэр материалыг шүдэн дээрээ төрхүүлээд ах юм бол ер нь бол тийм тохиромжтой биш. Тийм учраас аппаратыг ер нь унгаахгүй сайн одоо болгоомжтой иммун олигдэд сурах хэрэгтэй. Тэгээд шүдээ маш сайн унгах хэрэгтэй. Хэрвээ арчилгаагаа сайн хийгээд аппарат унгаахгүй байх юм бол тийм асуудал гайгүй тийм. За одоо манай ганы эмчийн зүгээс санал болгох 3 одоо идэж болохгүй хүнс хоригдсан хүнс байна. За нэгдүгээрт бол ундаа. Ундаа жүүснүүд. За ялангуяа гаста ундаанууд. Ундаа бол ингээ нөө маш их чихэр ахуулж байгаа. Тэгээ шүдний бүх гадаргууд хүрдэг. Шүдийг маш их хэрсгүүжүүлдэг. Тийм учраас ер нь тийм чихэрлэг ундаа жүүс бол ерөөсөө уухгүй байх хэрэгтэй. Яг хаяа явж болно л доо. Гэхдээ бага хэмжээтэй. Өдөр болгон ч юм уу өдөрт 2-3-аас дээш ч юм уу тиймэрхүү эсвэл 2-3 ч юм уу тиймэрхүү уудаг хүмүүс бас байдаг л да. Хоёрдугаарт болохоор юм нааллын хатаа хүнснүүд эрзэн чихэр өглөөний хоолнууд бас аюу хапраад унаад. Талах бас талах уу? Амар санаа яг унаадаг. Тэгээд ааруул манай Монгол ааруул идэж байгаа унаач штэ гээл мах бас наадан болохоор нөө айгүй хорхог морхог гэдэг штэ. Тэгээ бас наадмын дараа амар хапраад наана. Тийм байна. Аппарат зүүх нь тэгэж хүүхдийн болоо том хүний сэтгэл зүйд яг ямар нөлөөлөл үзүүлдэг юм бол мөн аппаратаа авсны дараах хүний тэр сэтгэл зүй реакшн мэдрэмж тэр яг ямар байд юм бол одоо би аваг болохоор сайн мэдгүй л зүгсэн мэдрэмжээ бол мэдээд байна. Гэтэ надад бол анх бол жоохон хэцүү санагдчихсэн. Гэхдээ хэдхэн хоног штэ. Хэдхэн хоног л төвччих гэдэг юм хэлээ л дээ. Тэгэхээр яг энэ талаар ер нь бол гажи заслын эмчилгээ сүүлийн үед Монголд маш их одоо хийгдэж байгаа. Ер нь хүмүүс аягүй сайн мэддэг болсон. Тийм учраас бол нөгөө нэг сэтгэл зүйд одоо яг аппарат зүүсний дараа юм хэцүү байх юм бол ер нь харьцангуй бага болсон. Ялангуяа хүүхдүүдийн дунд бол аппарат зүүх нь бараг илүү гоё юм шиг тийм болсон байгаа. Харин насан туршийн үед бол яг ихний нэг үедтэй жоохон ичих ч юм уу шүдэн дээр баахыг нагайсан бол тиймэрхүү асуудал бол байдаг. Гэхдээ энэ төр зургийн л одоо юм жоохон ичих эвгүй өргөх тиймэрхүү мэдрэмжтэй. Тэгээ хэсэг хугацааны дараа бол аппаратанда тасаад ер нь хэв юм болж эхэлдэг. Тэгээд ер нь аппаратаа авсан хүмүүс бол айгуу гоё сэтгэлтэй байдаг. Ямар сони юм бэ? Амар гүлгэр байв юм би чи mar юм шүттэй л үү гэдэг нөгөө аппаратаа айгуу удаас яваад одоо шүдтэй байх үеийн мэдрэмжийг марцсан байдаг. Ямар гоё юм бэ? Ингэсэн чи ийм том шүдтэй л үү гэдэг. Тэгээ тиймэрхүү ер нь мэдрэмжүүд гаргадаг. Би одоо зүгээр л нэг сар болгоны чангалгаан дээрээ очиод юу ихэд л надаа гоё дүүх ба. Тэгээ аппаратныхаа төмрийг нь авахулангуудаа тэгэнгүүтээ ингээд шүдээ угаах надад маш гоё мэдрэмж байдаг. Би бүр тэрийг ингээд болж өгвөл ойр ойрхож чангалгаанд явчих санагдаад байдаг байхгүй юу? Окей. Тэгэхээр шүдний аппарат гэдэг бол зүгээр нэг төмөр биш. Харин таны амьдралыг өөрчлөх хамгийн ихний алхам юм шүү залуусаа гэж бас хэлмээр байна. За ингээд танай эмнэлэгт явагддаг бас нэг үйл ажиллагаануудын талаар бас сонирхмоор байна. Танад яг энэ шүдний аппарат нь яг ямар төрлөөрөө байдаг мөн танах лицензтэй шүү дээ тий. Тэгэхээр бас яг хүмүүст бас хэрэгтэй гэж би боддог.
За би миний хувьд болохоор хамгийн анх аппарат зүгтээ лизингээр зүгж исэн хүн шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг энэ талаараа хуваалцаач хичнээн аппарат эдийн хэдээс хэдэн жил зөөх ёстой байдیں۔ Ямар үнэтэй байдгийг, ямар уян хатан чанар байна үүний хувьд те. Тэр талаар. За манай эмнэлэг болохоор одоо металл болон одоо шаазан буюу сафир аппарат тэгээд өөрөө төгжигддэг аппарат мөн клэр лайнер буюу одоо нөө авагддаг аппарат мөн хүүхдийн авагддаг аппаратнууд хийгдэж байгаа. Үнийн хувьд бол 250 мянган төгрөгнөөс эхэлдэг хүүхдийн аппарат. Тэгээд авагддаггүй аппарат бол сая 500 мянган төгрөгнөөс эхэлж байгаа. Ингийн металл аппарат бол сая 500 мянга байдаг. Синержи аппарат өөрөө төгжигддэг аппаратууд бол 2 саятай байдаг. Тэгээд лизингийн үйлчилгээнүүд бас байгаа. Лизингийн үйлчилгээ бол урьдчилгаа тодорхой хэмжээний мөнгө өгөөд үлдсэн мөнгөө 5 сарын хугацаанд чангалуулах болгондоо хувааж өгөх тиймэрхүү нөхцөлтэйгээр лизингийн үйлчилгээний байна. Манай Smile эмнэлэг ямар орчинд очсон гэж бодож байна. Ямар гоё болсон гэж бодож байна. Тэгээд энэ зурганд бас хараалчих заяа. Тэгээд окей. Одоо шүдний тал дээр дараагийн асуулт маань болохоор хүүхдийн шүдэнд гажиг үүсгэхэд хүүхдийн шүдний гажиг үүсгэхэд нөлөөлдөг хүчин зүйлсүүд яг юу гэдэг юм бол ер нь бол хүүхдийн шүдэнд гажиг үүсгэхэд бол удамшил бас нөлөөлнө. Одоо хүүхд аав ээжээ ч юм уу те өвөө эмээг ч юм уу дуурайх байдаг. Удамшлаас гадна одоо энэ гадны нөлөөслөөс болж бас үүсэх тохиолдлууд байдаг. Тэр нь болохоор багтаа юм нэг зажилбартай хоол идэхгүй байх тий мах идэхгүй байх луун алим жимтэй юм зажилж идэхгүй дандаа юм буталсан одоо микс юу татсан багтаа хоол ч юм уу тий тиймэрхүү одоо энэ сүүлийн үед маш их тохиолдож байгаа. Бидний жоохон багтаа бас нөгөө нэг бөөгнөлттэй далгишүүдтэй хөвгт бас арай жоохон байдаг байсан. Одоо яг нөгөө хооллолтой холбоотойгоор маш их хүүхдүүдийн шүдэнд одоо бөөгнөрл үүсэж байгаа. Тэгээд буруу зуршлуудын түрүүний хурууга хөвг зуршил гэж хэлсэн тий. Тэр бол ерөөсөө маш томас юу ингээд аюул хурууга хөвснөөс болоод тийм гажигтай болсон хүүхдүүд байдаг. Тэгээд амаараа амьсгалах, унтахтаа амаа хангааж унтах тэр бол одоо нөгөө орсгой зуртаа болоход маш их нөлөө үзүүлдэг. Хэрвээ хүүхд чинь унтахтаа амаараа амьсгалаад амаа хангааж унтаад ах юм бол одоо үүнийг маш сайн ажиглах хэрэгтэй. Чих амар хоолой эмчд үзүүлэх, харшлын эмчд үзүүлэх, тий харшлын байна уу тэр нарийн мэргэжлийн эмнэлэгт эмчд үзүүлэх. За ингээд харшилгүй хамрын асуудалгүй гэх юм бол одоо нөгөө нэг хүүхдтэйгээ аягүй сайн ярилцах хэрэгтэй. За миний охин амаа хангаагаад унтаад ах юм бол шүд нь одоо ийм болох юм байна гэдэг тий одоо интернетээр дүүрэн зургууд байгаа шүү дээ. Бичлэгч үзүүлж болно. Тэгээд амаа сайн ингээд хааж унтаарай, хамраараа амьсгалаарай гэд тий. Тэгээ мөн зориултын наалтууд байдаг. Мөн дасгалууд хийлгэж болно. Уруулын дасгал хилээ тагнаад байрлуулад нөгөө нэг тагнаад ачтээ. Ингээ жоо тий ийм дасгал юм уу тий тиймэрхүү дасгалууд хийлгэж болно. Тэгээс юм нөө уруулын малчин чангалах дасгалууд байдаг. Ийм товчтой дасгал байдаг байхгүй юу? Товчин одоо ингэ утас уулж агаад ингээ шүд уруул хоёрын донд байрлуулад ингээд уцаа татаад тий иймэрхүү дасгалууд хийлгэж болно. Тэгээд хүүхд ер нь амар хөөрхөө яг ингээд ингээ шүү тгий шүү гэдэг юм тайлбарлаад хөр айгуу сайн ойлгодог. Ер нь одоо амаа хангааж унтахгүй хааж унтчихъя гэж сайн хэлээд байхад ер нь бол гайгүй үр дүн гарна. Манай гэр бүл тохиолдож байгаа маш том асуудал байна. Энэ болохоор манай хүүхэд үүдэн дөрвөн шүдэн үрээд унтчихсан. Тэгээ яг ямар шалтгаанаас болоод энэ хүү үүдэн дөрвөн шүд үрж ундаг юм. За нэгдүгээрт хоёрдугаарт болохоор яг би хит их чихэрлэг зүйл өгснө үү гэж бодохоор бүр амар болвол нэг их өгчөөгүй санагдаад байгаа байхгүй. Гэхдээ яг 2 нас гараад шууд дөрвөн шүдэн ургаад нэг гоё болчдаг шүү дээ. Яг ингээл тэгсэн чил ташраараа байхгүй болцсон. Тэгэд явандаа тэр хүүхдийн маань одоо амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ гэхээр дуу авианд нь өөрчлөлт ороод ирсэн. Авиа гарахтаа үг хэлэхдээ хилээ ингэж урагшлуулад яриад байгаа байхгүй. Шүдний амны хайрцаг дотор ярьж чадахгүй байх. Тэгэхээр яг ийм нөхцөлд орсон хүүхдүүдэд авах ямар арга хэмжээ юм бол. За үүдэн шүдний цорл гэдэг нь болохоор одоо түрүүний нөгөө шүдэн орой унахын өмнө угаалах хэрэгтэй гэдэг хэлсэн. Магадгүй угаалаад өгсөн бол шөнө унтахтаа нөгөө нэг сүгээ
хөхөө өгдөг байсан бол энэ бол тийм маш их тохиолддог. Багадаа ямар нэгэн одоо эмчилгээ хийлгэжсэн ч юм уу тийм антибиотикны хордлого ч юм уу тиймэрхүү тохиолдлоос болж бас үүдэн шүүд үүрэх тиймэрхүү асуудлууд гардаг. Хэрвээ нэг нь одоо ийм асуудал тохиолдоод одоо ийм асуудал үүсээд ихэлсэн бол нөгөө хүүхдийн үүдэн шүдний зай баригч гэж байдаг. Одоо ийм урталтай ийм дөрвөн хэмэг шүдтэй гэсэн. Тийм одоо ер нь бол хүүхдийн хэмжүүдэд гэх юм уу да тий бараг тийм эмчилгээ хийлгэж болно. Шүд угаалттай энэ муу хийснээс ч юм уу тий ямар нэгэн байдлаас олж үүдэн шүд дөрвөн шүд одоо үүдэн шүдээ алдах нь одоо хүүхдэд явандаа нөгөө шами зуулттай болох тийм эртлэг үүсгдэг. Тийм учраас ер нь шүд уруулсан цагаас нь эхлээл зөв арчлаад явчвал их тохиолдолд амжилттай байх магадлал. Окей, за өнөөдрийн манай подкастнаас хүүхдийн шүдний талаар, шүдний аппаратны талаар маш олон гоё мэдээллүүдийг өгсөн Ганаа эмчтэй бас баярлалаа. Тэгээд мэдээж яг энэ хүү подкастаас авах зүйл маш их байгаа шүү. Тэгээд та бүхэн маань эхлүүлсэн бол дуустал нь үзээд амьдралдаа хэрэгжүүлж болох зүйлсүүдийг бас бодоорой. Одоо манай Ганаа эмчийн маань ирээдүйдээ зорж байгаа төлөвлөгөө юу байна? Одоо ажил болоо одоо гэр бүлийн амьдралаа тэнцвэртэй авч явахыг хүсэж байна. Одоо ямар ч байсан эмнэлгээ манай эмнэлэг бол өмнө нь анх маш жижигээс эхэлж байсан. Хамгийн анх 100 айл байсан. Одоо өөрийн хүссэн газартаа байршилтаа яг ингээд дотроо ингээд мөрөөдчихсэн тийм офис олж авсан байгаа. Тэгээд шүдний бүх төрлийн эмчилгээ үйлчлэгийг үзүүлэх боломжтойгоор тохижуулаад одоо тоног хөрөмжийг бүрэн хангасан. Одоо энийг улам сайжруулад маш сайн эмчилгээ үзүүлдэг Монголдо бол сайн эмнэлгүүдийн нэг болгох зорилготой ажиллана. Дэлхийн жишгт нийцийн эмчилгээг хийх зорилготойгоор илүү сайн эмнэлэг болгон одоо ажиллах хүсэлтэй байна. Гэр бүлийн хувьд бол мэдээж бас хүүхдүүдэд цаг гаргах, гэр бүлээрээ жил болго аялалд явах. Тэгээ сайн эхнэр байхыг хичээж явна да. За окей. Тэгээд одоо хамгийн сүүлд болохоор яг тантай адилхан эмч болохыг мөрөөдөж байгаа хүүхдүүд мөн эмнэлэгтэй болохыг зорж байгаа тэр гайхалтай эмэгтэйчүүдэд зөвлөмж яг юу байна? Хэлэх үг. Мөрөөдлөө ерөөсөө хизээж битгий алдаарай. Өөрийнх нь дотор эдээ тэр нэг жоохоо одоо охиноо хизээж битгий алдаарай. Баян мөрөөдж аваарай. Гэтэ зүгээр хоосон мөрөөдөд байхгүй. Тууштай хичээнгүү байгаарай. Тэгээд жижиг зүйлээс ч гэсэн эхэлж болно. Яагаад тэгэхээр одоо анх намайг яг эмнэлэгтэй болъё гэд мөрөөж ахт манай нэг таньдаг шүдний эмчигч маань заавал ингээ хүн угаасаа ингээ амар баян угаасаа анханасаа байхгүй штэ. Ингээ шууд юм том эмнэлэгтэй болчихгүй штэ. Жижигээс ингээ эхлэв штэ гэл тэгжсэн. Тэгэл бит хоёр анхны крэслтэй эмнэлэгтэй болж исэн бол одоо ингээд ямарч байсан гоё эмнэлэгтэй болсон байгаа. Тийм учраас жижиг гэлтгүү эхлээрээ гэж хэлмээрээ. Тэгээ угаасаа аль ингээд бүх мөнгө байхгүй юм чи тийм амьдлаг том эмнэлэгтэй шууд болж чадахгүй штэ. Оо ямар гоё би Ганатагаа ярилцсан чи яг нэг гоё яг сайн ихчтэйгээ бүр ингээд буу алаа сууж байгаа шиг бүр гоё тийм татн мэдрэмж авч байна. За ингээд өнөөдрийн дугаар маань албан ёсоор өндөрлөж байна. Өнөөдрийн дугаартай маань хамт байсан бүх үзэгчтэй бүгдэнд нь баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. За баярлалаа.